ядралтай нойргууд стресстэй холбоотойгоор бидний нүүрний булчин өөртөө ч мэдээгүй байхад чангарчихсан байдаг юм байна. Тэгэхээр нүүрний булчин чангарснаас болоод арьс одоо жигд бус өнгөтэй болох, өвчлээдэх гэх мэтчлэн маш олон сөрөг нөлөөлөлд гардаг юм байна. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг одоо арилгахын тулд заавал нүүрнийхээ чангарсан булчингийн судлах шаардлагатай. Үүний тулд ердөө аяга болон сам хэрэгтэй байдаг юм байна. Тэгэхээр аяга самыг ашиглан хэрхэн нүүрний булчингаас судлах талаар зөвлөгөө мэдээлэл авахар бид гоо дээр ирээд байна. Сайн байна та? Сайн байна уу? За ер нь одоо аяга болон сам ашиглаад одоо хэрхэн одоо нүүрнийхээ чангарсан булчин судлах талаар та зөвлөгөө мэдээлэл бидэнд өгөхгүй юу? За ерөнхийдөө бол одоо биднээс нүүрний энэ яг одоо сулралт, унжилт, хөгшрөлт, өвчлээ маань ерөөсөө л хамгийн гол нь булчингийн чангалаас үүсдэг байгаа. Тэрийн булчингуудыг суллаад ирэхээр одоо жишээ нь хөмсгөний голын өвчлээ, нүдний өвчлээ, нүдний цацраг өвчлээ, нүүрний хэлбэр алдагдал бол явандаа шууд өөр ихнийх оролтоо шууд яг тэр булчингууд сулраад ирэнгүүт цацагтаа тавигдаад өргөгдөөд явждаг байгаа. Чангарсан булчингуудыг суллаад тэрхэл тусны эргэлт маань хамгийн дээд түвшиндээ хүрээд ирдэг учраас эластин, коллаген нийлэгжил өөрөөрөө явагдаад төхөн төлжөөд ирдэг, сэргээд ирдэг гэсэн. За одоо энэ хүний маань хувьд болохоор яг энэ хөмсг нэлээд жоохон цангиралтай. Тэрсний жаржуурын булчин чангаралтай. За энэ маань болохоор нойр хөдөл стресс ядаргаанаас үүдэлтэйгээр энэ жаржуурын булчин маань чангараад тэгээд нүүрний хэлбэр алдагдaltaй харагддаг байгаа. Одоо арьсыг гатын өргөе гэх юм бол үсээ аягүй сайн саманж явах хэрэгтэй, хуухыг аягүй сайн саманж өгч явах хэрэгтэй. За тэгэхээр хуухыг саманж өгснөөр болохоор нүүрний арьсыг ирүүнээс нь ахуулаад дээш татаж өгдөг гэсэн. Чамархан булчинг суллаж өгснөөр нүүр маань өөрөөрөө одоо чангарч өргөгдөж өгдөг байгаа арьс маань. Аяга ашиглаад нүрийг өргөж, за тэгээд бас одоо энэ жаржуурын булчин сулдаж өгснөөр нүр бас вил айналдаг. Ядаргаа ихтэй, тэгээд хөдөлгөөн дутуу байснаас болоод маш их хөшинг байдалд орсон байгаад байгаа. Тэгэхээр яг одоосын биеинд аяг наалтан үүссэн байдаг. Энэ наалтангыг салгаж өгөх хэрэгтэй байхгүй. Дээрээс нь энэ хөмсгний энэ голд үүссэн байдаг. Энэ өвчлийг ямар ч одоо ботокс хэлгүүр арилгах боломжтой байдаг. За энэ дээр яах ёстой вэ гэхээр хөмсгөө бас ингэж массажлна. Толгоогоо маш сайн самнах ёстой. За дан ялангуяа энэ шилэн хүзүү хэсгийг за хоёул ингэж харуулж тээ. За шилэн хүзүү хэсгийг маш сайн ингэж суллаж өгөх ёстой байдаг байна. За ингэж өгснөөрөө болохоор хөмсг яг атраад байдаг яг тэр рефлексийг суллаж өгч байгаа гэсэн үг байхгүй. Оны бас энэ хөндлөн өвчлөг ч гэсэндээ энэ массажаар арилгах боломжтой. Энэ нийгэм бүх булчингууд чангарсан. Тэгэхээр энэ булчингуудыг суллаж өгчээж нүур маань өргөгдөн гошаа чулуу ч юм уу сам байвал хөмсгний булчингаа өдөр болгон ингээд суллаад ээж бас болно. За тийм болвол хөмсг маань хоорондоо одоо наалтан үсээд ингээд одоо булчин зангирсан байгаа тий. Өөрийн мэдлгүүд дандаа хөдөлгөөнд ор зангирсаар байгаа. За энэ чангараад байгаа булчин суллаж өгснөөрөө бид нар энэ хөмсгний голд өвчлээс үүсэхгүй байх боломжтой байдаг. За одоо энэ охин дээр минь харагдах ба. За одоо яг энтлийн хөмсг маань болохоор тавигдсан энэ булчингийн чангарлаас үүдээд хөмсг маань ингээ голтой ерөнхийдөө зангираад идэх гэсэн. Тэгэхээр энтлийн хөмсгэн цаа ингээ суллаж өгсөнтэй энтлийн хөмсгийг суллаж өгснөөрөө за энтлийн хөмсг маань ингээ суларсан энтлийн хөмсг нэлээд чанга нүд бас нэлээд ойрхон болсон байгаа даас тийм. Тэгэхээр яг ямар ч мис хэрэглэхгүйгээр зөвхөн өөртөө байгаа самаар болон за гэртээ байгаа ямар нэгэн аягаар бид нэр өөртөө ингэж массаж хийгээд яг одоо эрүүл залуу толгоор арьсаа байлгах бас бүрэн боломжтой байх нэ.